Лыг дэмжиж бол гарч сурсан. За яг ер нь бол хүмүүст бас ойлгомжтой болох үднээс ялангуяа одоо өмнө одоо оюун эрдэнэ нарын 37 гишүүнээс барьсан одоо энэ ухаан удагтай холбоотой гэдэг шаншлах төр хорооноос одоогийн байгуулагдж байгаа төр хороо маань юугаар ялгаатай байх юм бэ гэдэг талаар нэг тайлбар өгөөч. За баярмаг шүү хариулъя. За юугаараа ялгаатай юм бэ гэвэл оюун эрдэнэ гишүүн нарын төр хорооны зорилго бол урд өмнө одоо сүүлийн хэдэн жилийг хамарсныг би мэдэхгүй байгуулагдсан офтек гэрээнүүдийг шалгах, хянан шалгах гэсэн ийм зорилготой байсан. За энэ гэрээнүүд дотор эсвэл энэ гэрээнүүдээс гадна ч юм уу ухаан удгийн гэрээг одоо хэрхэн яаж байгуулсан тухай хяналт шалгалт оруулах гэсэн ийм зорилготой байсан. Өөрөөр хэлбэл цаг хугацааны хувьд бол мэдээж өөр өнгөрсөн офтек гэрээнүүдэд дээрэс нь оюун эрдэнэ гишүүн өөрөө ерөнхий сайд буюу кабинетаа толгойлж явахдаа байгуулсан өөрийнхөө офтек гэрээнүүдийг шалгах тэр төр хороо байгуулна гэдэг нь өөрөө ашиг сонирхлын зөрчилтөө. Угаасаа хяналт шалгалтын тухай хуулиараа бараг бүрэлдэхүүнд нь орохыг хүртэл хориглож байгаа. Энэ одоо ухаан худаг буюу энэ офтек гэрээнүүдийг шалгах төр хороо байгуулах бүрэн боломжтой гэж би үзэж байгаа. Гэхдээ төр хороог байгуулах тэр санаачлагыг буюу ахлах хүн нь бол өөрөө энэ офтек гэрээнүүдийг байгуулсан байх боломжгүй. Ёс суртахууны хувьд ч тэр, хууль зүйн хувьд ч тэр. Тэрүүгээрээ хоёрдугаарт энэ харьбины хилцээртэй холбоотой гэрээ бол зөвхөн харьбины хилцээрийн дагуу байгуулагдсан нүүрс худалдаа авахтай холбоотой гэрээ. Ерөөсөө сүүлийн үеийн нэн шин гэрээ гэсэн үг. Өөрөөр хэлбэл сая 25 оны 3 сард байгуулагдсан гэрээ. Тэгэхээр бид нар одоо өмнө буруу зүрх янз бүрийн гэрээ байгуулад хэдэн жилийн дараа тэрнийхээ араас хөөцөлддөг бус яг тухайн үед нь хэрвээ буруу зүрх байгуулсан байх аваас засаж сайжруулах энэ ажлыг нийн яаралтай хийх нь чухал байгаамаа гэж үзэж байгаа. Тэр утгаараа яаралтай энэ төр хороог байгуулж хянан шалгаж энэ гэрээг засаж сайжруулах шаардлагатай буюу өөрөөр хэлбэл нүүрсний үнийг нэмэх эсвэл биржийн үнээр худалдах энэ чиглэл рүү н оруулах боломжийг эрэлхийлж байгаагаараа ялгаатаймаа. Өөрөөр хэлбэл нэг л гэрээний тухай асуудал яригдж байгаа. Өмнөх бол асар олон буюу өнгөрсөн офтек гэрээнүүд. Ийм ялгаатаймаа.